Ипотекийн зээл хамрагдах хүсэлтэд иргэдийн хүлээлгийн хугацаа 48 сар болжээ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд үүн дээр нэмж үндэсний баялагын сангаар дамжуулан 500-аас 600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн их усүр зарцуулахаар тусгасан байдаг. Мөн Төв банк 500 тэрбум, арилжааны банкуд 200 тэрбум төгрөгийг эх хонд үргэлжлүүлэн ипотекийн зээлд олгох бодлогыг барьж байна. Энэ нь нийт үнгээрээ 1.2 их найт төгрөг болж байгаа юм а. Гэвч санхүүжилтийн их усүрийг нэмснээс хойш ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа 36 сар байсан бол 48 сар болон нэмэгджээ. Энэ талаар гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамгааллын хэлэхдээ ипотекийн зээлд зарцуулах 1-ээс 1.2 их найт төгрөгөө бид зорилттой хүмүүст хүргэхээр судалж байгаа. Бусдыг нь зах зээлийн зарчимд нийцсэнхүүгээр арилжааны банкуудтай ярилцаж дундын хувилбарыг гаргаж ирж иргэдийн орлогод нийцсэн орон сууцны бүтээгдэхүүнийг гаргаж ирэхээр судалж байна хэмээн мэдээллээ.